Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Катомер гэдэг. Өнөөдөр би Мөнх Эрдэнэс ирсэн асуултанд хариу өгөх хүсэлтэй байна. За тэгэхээр Мөнх Эрдэнэ маань юу гэж асуусан бэ гэвэл сайн байна уу, намайг Мөнх Эрдэнэ гэдэг. Би таны бичлэгүүдийг их үздэг болоод байгаа. Олон зүйлийг мэдэж авдаг их тус болдог шүү. Миний асуух зүйл гэвэл би олон зүйлийг хэлээ сайжруулах, мэрэгжлийн ур чадвараа сайжруулах шалгалтууд гэх мэт амжуулахын тулд маргаашийн хийх ажлаа нарийн төлөвлөдөг. Гэтэл яг маргааш нь болохоор гинтийн төлөвлөгөөгүй ажлууд, гэмтэл саатал том ажил гарч ирэн тэр өдөр төлөвлөгөөнийхөө дагуу байж чадахгүй болдог. Ингээд бүтэн өдөр гинт гарсан ажлаа хийж өдөр өнгөрдөг. Өглөө 4:30-д босно гэж төлөвлөсөн ч гинтийн шөнийн 1, 2 заримдаа шөнжөнгөө ажиллах тохиолдол гарч төлөвлөгөө манд худлаа болдог. Ингээд эцэстээ уртаа тавьсан олон зорилгоудаа төлөвлөж хэрэгжүүлж хийн гэж бодсон ч чадахгүй болохоор үүндээ стрессддэг боллоо. Над чиг ийм ажилтай хүнд олон зүйлийг амжуулахын тулд цаг төлөвлөлтийн ямар арга барил тохирох вэ? Эсвэл өөрөө төлөвлөх хэрэггүй юм болов уу? Миний асуултанд хариулна гэдэгт итгэж байна. Баярлалаа гэсэн ийм асуулт байгаа. Тэгэхээр юуны түрүүнд ийм хэрэгтэй асуулт асуусан Мөнх Эрдэнэтэй маш их баяртай байна. Миний хувьд Мөнх Эрдэнэтэй санал нэг байна. Яг төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу ажиллах гэхээр гинтийн ажлууд гарч ирээд төлөвлөгөө нуурдаг. Тэгээ түүнийгээ хийчээ дахиад хэсэг хугацааны дараа өдрийнхөө төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу ажиллах бахаал бас нэг ажил гарч ирж төлөвлөгөө нуурдаг асуудлууд их тохиолдож байдаг л да. Тэгэхээр энэ тохиолдолд бид яах хэрэгтэй вэ гэдэг 4 зүйлийг өнөөдрийнхөө бичлэгтээр оруулж байна. Цааш нь үргэлжлүүлэн үзээрэй. За тэгэхээр нэгдүгээрт өдрөө төлөвлөж байх хэрэгтэй юу гэвэл өдрөө төлөвлөж байх хэрэгтэй. Мэдээж төлөвлөгөөний дагуу өнгөрдөг өдрүүд гэж байна. Төлөвлөгөөний дагуу өнгөрөхгүй байгаа тийм өдрүүд бас тохиолддог. Гэхдээ миний мэдхийн төлөвлөгөөнийхөө дагуу болж өнгөрдөг өдрүүд илүү их байдаг. Тэгэхээр тэр өдрүүддээ төлөвлөгөөнийхөө дагуу маш сайн ажиллаж хийх ёстойгоо хийж тухайн өдрөө тултал нь ашигласнаар бид илүү сэтгэл ханамжтай байдаг юм шиг надад санагдсан. Тийм болохоор төлөвлөгөөнийхөө дагуу болж өнгөрч байгаа өдрөө бүрэн гүйцэд 100% ашиглаж байх, тултал нь ашиглаж байх хэрэгтэй. Хоёрдугаарт нэг төлөвлөгөөр нурснаар дараагийнхаа төлөвлөгөөг гаргадаггүй ч юм уу эсвэл дараагийнхаа төлөвлөгөөг давхар нураадаг талууд их ажиглагддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдрийн гинтийн ажлаас болоод маргаашийнхаа эсвэл нөгөөдрийнхөө төлөвлөгөөг нураадаг. Тэгэхээр нэг юм төлөвлөгөөний дагуу болоогүйгээс болоод дараагийнхаа төлөвлөгөөг битгий нураагаараа гэдэг би өнөөдрийнхөө бичлэгтээр бас давхар оруулж байна. Тэгээ гуравдугаар төлөвлөгөө төлөвснөр болоогүй тохиолдолд яах вэ гэвэл төлөвлөгөө төлөвснөр болдгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ төлөвснөр болохгүй гэмтэл саатал том ажил гарч ирвэл бухимдаж түндээ стресстхийн оронд гарч ирсэн тэр ажил нөхцөл байдал дээр анхаарлаа 100% төвлөрүүлж түүнийгээ шийдэх нь зүйтэй гэж би боддог. Тэгээ бидний өөрөөс биш өөрийн хяналтаас гадуурх тэр нөхцөл байдлыг бид өөрсдөө өөрчлөх боломжгүй байдаг болохоор бид юу хийх боломжтой вэ гэвэл тухайн нөхцөл байдалд хандах хандлага өөрчлөх хэрэгтэй. Ингээд дөрөвдүгээрт хэрвээ өөрөөс биш бусдаас болоод төлөвлөгөө нураад байгаа тохиолдолд яах хэрэгтэй вэ гэвэл эхлээд уушлаараа чадахгүй, үгүй гэдэг үгийг их хэрэгжилж байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл дээр анхаарлаа төвлөрүүлээд түүнийгээ бодит болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ мэдээ түүнд зарцуулах тэр цагийг тооцож үзээд түүнийгээ хийгээд эхэлсэн тохиолдолд угаасаа бид өөрийн ирэхгүй чадахгүй үгүй гэдэг үгийг хэрэгжилж сурдаг болдог. Ингээд дараагийнх нь юу вэ гэвэл өөрийн гэсэн хатуу зарчимтай болох хэрэгтэй. Тэгээд тэр зарчмаа маш сайн баримталж байх хэрэгтэй. Мөн тэр зарчмаа бусдад мэдэгдэж байх хэрэгтэй. Жишээлх юм бол 8 цагаас хойш над руу ярьж болохгүй ч гэдэг юм уу те. Эсвэл ажлын бус цагаар ажил хүлээж авахгүй. Эсвэл мессеж үлдээгөөгүй утсанд буцаж хариулахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү өөрийн гэсэн зарчимтай болж тэр зарчмаа бусдад мэдэгдэж байх хэрэгтэй. Мөн тэр зарчмаа баримталж байх хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс наадах чинь 8 цагаас хойш утсаа авдаг юм байна лээ гэд тань руу ярихаа болох жишээтэй те. Ажлын бус цагаар ажил өгөхөө болох жишээтэй. Эсвэл мессеж
үлдэхгүй цадах чи ярьдгүй юм байна лээ. Онцон шаардлагагүй юм чинь авшиг залгаач хэрэггүй байх ч гэдэг юм хүмүүс тэгээд тань руу уцтгаа байх жишээтэй. Гэх мэтчлэн онцон шаардлагагүй тохиолдолд уцтгаа байх жишээтэй. Гэх мэтчлэн өөрийн гэсэн зарчимтай байх хэрэгтэй. Ингээд 5 дугаарт амьдрал дандаа төлөвснөр болоод байх юм бол миний хувьд уйтгартай гэж би боддог. Харин төлөвснөр болоогүйгээс болоод би дадлын явдалтай учирч амьдрал илүү сонирхолтой болдог юм шиг санагддаг. Та ч гэсэн санал нэг байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр сонирхолтой асуулт асуусан мөнх эрдэнэтэй маш их баярлалаа. Асуултанд чинь жоохон ч гэсэн хариулж чадсан байх гэж бодож байна. Тэгэхээр танаас асуух асуулт байна. Та өдрөө төлөвлөдөг үү? Төлөвлөсөн өдөр төлөвлөгөөний дагуу болоогүй тохиолдолд, төлөвлөгөө нурсан тохиолдолд та юу хийдэг вэ? Энэ тухай надтай хуваалцаараа, доор сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол uka@tomerceg.com руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.